За би одоо Говьсөнбөрийн аймгийн нутагт нохотойгоо явж байна. Энэ маань нохой. Тэгээд ялцчгүй говийн бүс нутгийг ярихаар бид нэр цөлжилтийн асуудлыг бол ярихгүй болохгүй. Яг тэр өнөөдрийн байдлаар нийт Монголын газар нутгийн 80 орчим хувь нь бол цөлжилсөн гэсэн ийм тоо байдаг. Тэгэхээр Монголын газар нутаг бэлчээр цөлжнөө гэдэг бол ерөөсөө л малчтын амьдрал хүндэрнэ л гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ олон малыг бараг 60-70 сая малыг бэлчээр байгаа юу, үлдсэн үү, тарах твээр авах боломж байна уу, түүнээсээ болоод зуудын асуудал хэрхэн нэмэгдэхгүй гэдэг асуудлыг бид нар заавалчгүй ярихгүй болохгүй. Тэгэхээр энэ асуудал хурцлах тусам ерөөсөө энэ бэлчээрийн мал аж ахуйн соёл, нүүдлийн соёл маань устж үгүй болох уу гэдэг дээр бол бид нар ярихгүй болохгүй. Дэлхийд даяар ер нь маш олон зуун жилийн хугацаанд нүүдлийн соёл бол оршин тогтносоор ирсэн. Гэсэн хэдий ч Монгол улсын хувьд бол хамгийн сүүлчийн нүүдлийн соёлоо ингэж авч явж байгаа улс бол болчлаа л да тий. Яг хөө мэдээж Киргизд, за өвөр Монголд, Казахстанд ч юм уу бас бага саг мөдөлж хүмүүс бол байгаа. Мал аж ахуй эрхэлдэг. Гэтэ маш цөөхөн болж байгаа тий. Тэр энэ соёлыг хадгалж үлдэх нь биднэрт тэр чухал юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тийм болохоор би саяхан бараг жилийн өмнөөс ер нь New Nomad Institute гэдэг байгууллагыг co-founderтайгаа хамтарч ер нь бол байгуулах шийдсэн. Тэгээ манай байгууллагын гол зорилго юу юм бэ гэхээр ерөөсөө л энэ нүүдэлчин соёлыг маш сайн ойлгож судлах асуудал байгаа тий. Монголчууд бид нэр зам болохоор л хөдөө гадаа сайхан яваал одоо боодо хийж идэл ингээл гой байдаг ч гэсэн яг энэ нүүдлийн соёлын ач холбогдлыг бас сайн ойлгодоггүй юм шиг байна. Хамгийн гол нь бас энэ соёлоос бид нар юу сурж болох уу гэдгийг бид нар сайн бодож чаддаггүй юм шиг байна. Тэгэхээр энэ соёл устж өггүй болчих юм бол манай Монгол улсын одоо ондоошил бидний үндэснийхээ хувьд өөрсдөө хардаг тэр харах өнцөг хэрхэх вэ? Алга болох уу гэдэг бол маш том асуудал болж ирж байгаа. Ялангуяа нүүдлийн соёл гэдэг маань одоо суурин соёлтой харьцуулахад бас юм бичиж үлдээдэггүй, байшин барилга барьдаггүй, соёлын бие төв бас тийм их биш соёл тийм ээ. Бид нэр аль болох одоо хөнгөн байх, минималист гэж ярьдаг тийм амьдралын хэм маягтай учраас ер нь амд амжиж одоо түүхээ ярьдаг, амд амжиж соёлоо бие биендээ түгээдэг ийм соёлтой хүмүүсээ. Тэгэхээр одоо энэ малчид маань мал харахгүй болоод, залуу малчдаггүй болоод ингээ явхад нүүдлийн соёлыг энэ олон зуун жил авч авсан энэ соёлыг хэн цаашаа үр хойчтой түгээх вэ гэдэг асуудал бол маш хурцтмал болж ирж байгаа. Тийм ч учраас бид нэр одоо цаг алдалгүй нүүдлийн соёлыг маш сайн судлах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Тэр ойлгосон, сурсан, мэдсэн зүйлээ дараагийн үедээ бас түгээх ёстой гэдэг тэр байр суурин дээр New Nomad Institute гэдэг байгууллагыг байгуулад одоо явж байгаа. Тэгээ манай үйл ажиллагаа бол 5 сараас хойш эхлээд явж байна. Тэгээ одоогийн байдлаар бид нэр судалгааны ажлаар чиглэлээр судлаач нартай хамтарч ажиллаж байгаа. Тэгээ одоогийн байдлаар бол Nomadic Arts Lab гэдэг оюутан залуустай зориулсан энэ хөтөлбөрийг хийж байгаа. Тэр хотод амьдардаг хөдөөнөөс хот руу оржсэн тэр оюутан залуусуудыг энэ малчаа хэлээ хажууд авчираад ер нь энэ нүүдлийн соёл аж ахуйтай суралцуулах. Тэгээ хажуугаар нь гадаадын барууны болон Азийн маш олон философи, шашин, за байгаль, экологийн олон онолуудтай танилцуулж уншуулж тэдний хооронд нь харьцуулж ярилцуулдаг академик дебет мэтгэлцэн өрнүүлдэг ийм хөтөлбөрийг бол туршиж хийж байгаа. Ирээдүйд ч гэсэн бид нар маш олон байдлаар олон арга хэмжээгээр энэ нүүдлийн соёлыг илүү ойлгох, судлах тэр ажлыг бол хийнэ гэж ийм зорилготой ажиллаж байгаа л та. Тэгээд бас айгүй хэцүү л байна л да. Ягаад тэгэхээр ер нь малчтай уулзаад ингээ явхаар бол мал хариулах маш хэцүү байна гэж ярьдаг болсон байлээ. Ялангуяа залуу малчтай боловсролтой олмоор байдаг. Залуу хөвгүүд маань хөвчлэн мал гээд аав ээж нь ингээд үүрэг даалгавар руугаа явхаар эхнэр олддоггүй те. Нийт малчтын, залуу малчтын бараг 70-80% нь эхнэргүй сингл ганц бие гэдэг ийм тоол гарсан мэлээ. Тэгэхээр хүн чинь бас гэр бүлтэй болох, одоо хүүхэдтэй болох гэдэг бол ерөөсөл хүний л
амьдралын зам ёс те. Тэгээ тэр нь бүрэлдэхгүй болохоор хүмүүс яаж маллах юм бэ? Тэгээ яаж яхад байгаль цаг уурын өөрчлөлт дэлхийн дулаалал тэгээл зүлжилт энэ олон асуудлаас болоод маллах улам хэцүү болж байгаа энэ цаг үед хэн ер нь малж үлдэх юм бэ? Энэ соёлыг авч үлдэх юм бэ гэдэг асуудал байгаад те. Тэгээд хотод байдаг хүмүүс нь болохоор тийм малчдыг яагаад төрөөс ингэж халамж өгөөд идэв, төрөөс дэмжиж идэв гэдэг асуудал бас яригддаг. Зарим талаараас зүг байж магадгүй тийм ээ. Гэхдээ зарим талаараа бас энэ бол малчтын ачаар бид нэр өвөлтөө хоолтой махтай байгаа гэдгийг бас санах хэрэгтэй байх тийм. Бас зөвхөн махнаас гадна энэ бидний бас соёлын том асуудлууд явж байгаа гэдэг бол харах хэрэгтэй. Соёл гэдэг бол зөвхөн одоо уртын дуу, дээл, хувцас өшөө юу гэдэг нь те хараал цагаан идэг гэхээс илүү нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй маш олон одоо хүчин зүйлүүд бас соёл бидний амьдралыг зохицуулж байдаг тийм ээ. Жишээлх юм бол мэдлэг хүндлэх ёс, за одоо байгальтайгаа харьцах ёс тийм ээ. Гэх мэтлэн тий одоо адуучин хүн адуун дээрээ гараад одоо сайхан давхиж явах үед тэр хүн юу мэдэртийн адуутайгаа ямар одоо холбоог тогтоож сүнслэг биеийн хувьд холбоо тогтоож байдгийн байгалаа хайрлтан гэдэг бол ерөөсөө нүдэнд харагдахгүй соёлын бас тийм хүчин зүйлүүд байгаад байдаг. Тэдрийг бид нэр ойлгох хэрэгтэй, судлах хэрэгтэй гэж би бол боддог. Ер нь Монгол хүмүүс бол ерөөсөө л байгальтайгаа харьцаж ирсэн тий маш олон жилийн хугацаанд. Монголчууд бол ерөөсөө л байгалийн нэг хэсэг гэдгийг бол өөрсдөө маш сайн ойлгодог тийм хүмүүс байдаг тийм ээ. Барууныхан бол яг хуу тий байгалыг өөрийн хэрэгшээлд оруулах чадна, байгаль бол бараг миний төлөө байдаг гэдэг тийм бас философитой хүмүүс бас заримдаа байдаг тийм ээ. Тэр эсрэгээрээ монголчууд бол ерөөсөө бие байгалыг одоо эзэмшиж чадна гэж ердөөсөө хэрхэж боддоггүй. Эсрэгээрээ бол би бол байгалийн нэг хэсэг, би байгалыг ойлгох ёстой, байгальтай одоо тасан зохицох ёстой гэдэг тэр агуу ухааныг бол Монголын малчид манай өвгдээц бол уламжлан амьдралынхаа нэг хэсэг болгон бол явсан байдаг. Тийм ээ одоо гол шийдэггүй гэдэг маань бол ерөөсөө л тэрнтэй холбоотой тий. Газар байгаа чулуу хүнддэггүй гэдэг тэрнтэй холбоотой. Тий. Янз бүрийн голыг усыг бохирдуулахгүй янз бүрийн хийхгүй байх. Монгол германч гэсэн ингэ бариад буцаад нүгээд явхад цаана нь ямар ч гэр байсан байгаагүй юм шиг өвсөн бутаж ургах тэр боломжийг олгодог маань бас манай соёлын гайхалтай одоо чанар юм болов уу гэж бас боддог. Тэгээ энэ соёлын одоо үнэт зүйлүүд, эрхэм чанарууд маань өнөөдрийн 2025 онд л хамгаас илүү хэрэгтэй байна гэж бид нар харж байгаа. Ягаад тэгэхээр ерөөсөө л энэ дэлхийн байгаль цаг уурын өөрчлөлт, ерөөсөө экологийн дороотол бол ерөөсөө хүн байгалаас илүү байгаль хүний төлөө байдаг гэдэг философиос үүдэлтэй энэ капитализмын зарчмаар явсаар байгаад өнөөдөр бид нэр ийм төсөл байдалд ирчээд байгаа байхгүй тий. Тэгээ хамгийн харамсалтай нь бол барууны маш олон өндөр хөгжилтэй гэж яриад байгаа улсууд хөгжөөд маш хэмжээний хүлэмжийг ялгаруулад өөртөө хөгжөөд баяжсан мөртлөө тэрнийх нь хамгийн их хохирж байгаа улс нь бол ерөөсөө л энэ жижиг улсууд байгаа. Хамгийн бага хүлэмжийг ялгаруулж уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага нөлөө үзүүлсэн Монгол шиг улс. Тийм ээ далайн жижиг арлын улсууд. Ширэнгэн улсууд ч юм уу те. Энэ улсууд бол хамгийн их хохирж байгаа. Хамгийн их энд одоо индиженес гэж ярьж байгаа те. Уугуул иргэд хамгийн их амьдрал нь сүрдэж байгаа. Энэ хүмүүс ерөөсөө хот руу нүүхгүй л бол өөрсдийнх нь тэр олон зуун жил хадгалж ирсэн амьдралын хэм маягийг бол цааш нь өргөлөөж авах боломжгүй болж байгаа тийм. Манай малчид эх 20-30 жил байх уугүй юу бол ерөөсөө эргэлзээтэй л байгаа тийм ээ. Жилээс жил зуднаас зудны хооронд амьдсаар байгаад одоо энэ хүмүүсийн амьдрал маш их дороотж чинь мэдээж чадaltaй чансаатай зөндөө малчд байгаа. Тэр хүмүүс бол сайхан амьдарч байгаа. Гэхдээ бүгд бол тийм байж чадахгүй байгаа тийм. Энэ малчтайгаа бид нэр илүү дэмжих хэрэгтэй байна. Малчтай илүү боловсрол олох хэрэгтэй байна гэдэг зүйлийг бол заавалчгүй ярих хэрэгтэй болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь энэ малчтын соёлыг, тэгээ нүүдлийн соёлыг бид нэр яаж хэрхэн зөв ойлгох вэ? Хэрхэн бүрэнгүүтд ойлгох вэ гэдэг бол бидний дараагийн хийх хамгийн том ажил байгаа. Тэгэхээр энэ их одоо нүдэнд харагдахгүй энэ байгальтайгаа харьцаж байгаа энэ соёл, энэ харьцааг ойлгож чадах юм бол магадгүй бид нэр одоо бодлогын түвшинд энэ соёлыг, энэ чанаруудыг, энэ амьдралын хэм маягийг, энэ философиг хэрэгжүүлэх боломж нь бүртгэх юм болов гэдэг үндсэн дээр
одоо New Nomad гэдэг энэ New Nomad Institute гэдэг энэ төрийн бас байгууллага судалгааны институтыг бол байгуулад ажиллаад явж байгаа. Тэгэхээр ямар ч энэ хүртэл нүүцэнд маш их баярлалаа. Тэгээд манай байгууллагатай хамтарч ажиллахыг хүсэх юм бол newnomad.org гэдэг манай вебсайт руу зочлоорой. Манай хуудас руу бичээрэй гэж хүсье. Тэгээд энэ сайхан Монгол нутагта бид нэр олон зуун жилээс илүү сайхан амьдрах хэрэгтэй байх. Энд бол манай нүүдлийн соёл, манай Монгол соёл хамгийн их чухал үүрэг орлоготой болов гэж бодож байна. Нүүдлийн соёлыг бол яг номад гэж орчуулад байгаа. Номад гэдэг үг маань бас яг бас сайн бас тохирдог үг бас биш юм шиг байлээ. Яг тэгэхээр номад гэдэг үг маань бас нэг орон гэргүй, орох оронгүй тийм хүнийг бас хэлдэг гэж зарим хүмүүс үздэг юм байлээ. Бас магадгүй. Сүүлийн үед бас дижитал номад гэдэг одоо нэг тэнд ажиллаа яваад хүмүүсийг бол нэрлэдэг болсон. Тэр бол ерөөсөө манай Монголын номад нүүдэлчин соёлтой бол ямар ч хамаагүй тийм ээ. Энэ бол ерөөсөө байгальтайгаа харьцах, тасан зохицох чадвар, шинэ боломжийг эрэлхийлэх тэр одоо арга ухаан, самбаачлах ухаан, байгалийнхаа хүнддэг тэр хүндлэл тий одоо бурхан гэдгийг бол ерөөсөө байгаль гэж ойлгох ойлголт гэдэг бол бүгдээрээ л ерөөсөө манай нүүдлийн соёлын агуу эрхэм чанарууд бол байгаа. Тэгэхээр эдрийг бүгдээрээ бас дээдлэх хэрэгтэй болоо гэдэг бодож гин. Тэгээд энэ удаагийн медитейшнэрээ New Nomad Institute-тэй танилцуулахын сацуу бас нүүдлийн соёлын яагаад чухал вэ гэдэг энэ сэдвээр бол ярилцахыг хүслээ. Маш их баярлалаа.